40 жилийн тэртээ эрхүүгийн түүхэн дэх хамгийн цуутай маниакийн цусдгийн цэргүүд үйлдэгдэж эхэлжээ. Төргөн тусламжийн эмч Василий Куликийг итгээд бэлгийн ганц донтон байсан бөгөөд өтлөгшөд болон бага насны хүүхдүүдийг өвчрхийлэн боомлон хөнөөдөг байжээ. Василий Кулик 1956 оны 1 сарын 17-нд эрхүүгийн Сэхэднүүдийн гэр бүлийн 2 дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний аав профессор, биологийн шинжилгээ ухааны доктор, зохиолч хүн байсан бол ээж нь сэтгэл зүйч мэргэжилтэд сургуулийн захирал байжээ. Василийг төрөхөд ээж нь аль хэдийн 40 настай байсан байна. Кулик сургуульд байхдаа хүчирхийлэл хийх хандлагатай байсан. Тэр ангийнхаа охины шүд рүү зохиж буулийг гэмтэж байжээ. Үүнийхээ төлөө Василий аавдаа хэрцгийгээр зодуулжээ. Тэр эгчтэй дургүй байсан бөгөөд нэг удаа түүн рүү худаг барин дайрах оролдлого хийсэн ч охин өрөөндөө амжиж орон өөрийгөө хамгаалж чаджээ. Гисэн хэдий ч Кулик өөрийн садист хандлагыг турших арга замыг олдог байв. Бага сургуульд байхдаа тэр хэдэн насаар ах найзтай болсон байна. Тэр Василийг эзэнгүй муур барьж модонд дүүжлэхийг ятгсан анхны хүн юм. Үүний зэрэгцээ тэрээр гэрийнхээ муур нохоо, яст мэлхий гэх мэт тэжээр амьтыг хизээч гомдоодгүй байжээ. Василий Кулик сургуулаа амжилттай төгсөж 1974-76 онд Зөвлөлтийн армийн игнэнд алга пааж эрхүүгийн анагаах ухааны дээд сургуульд эмчилгээний факультетэд элсэн орж эмчээр төгсжээ. Гэвч их сургуульд сурч байхдаа Кулик эмзэм хичээлийг сонирхож гаж сонирхлын улмаас бэлэн бага хиймэн бодисуудаас нойрсуулах, хордуулах юм зохиож эхлэв. Василий дээд сургууль төгссөнийхаа дараа эмчээр ажиллахдаа их л дургүй байжээ. Түүнийг олон тооны өндөр настан өвчтнүүд үзүүлэхээр ирж цуврдаг нь том бухимдуулдаг байв. Тэднийг эмчлэх нь Куликийн хувьд ямар ч ирмэлзэл байдаггүй. Тэрээр бүх өвчтөнд ижил эмийг бичиж өгөх, эсвэл нарийн мэргэжлийн эмч нар шилжүүлэхийг илүүд үздэг байлаа. Сэтгэлийнхээ гүнд Василий өндөр настай өвчтөн удахгүй өхөж түүний ажлын өрөөнд дахин ирэхэ болно гэж хүсдэг байв. Хэсэг хугацааны дараа Кулик ажлаа сольж Ново-Ленинская төргөн тусламжийн дэд станцад ажилд орж тэнд маш сайн мэргэжилтэн игдэх болжээ. Түүний өвчтнүүд Кулик хүслэг хийхдээ хизээч хүйтэн гартаа хүн төрдөггүй. Заавал бүлээ усаар угааж бүлээсгээд хүслэг хийдэгт нь маш их баяртай байдаг байв. Нэг удаа Кулик түрүүний машинд шууд их барьж удирдлага болон төрсөн эмэгтэйн хамаатан саднаас талархал хүлээн авч байжээ. Хэдий царай цусны хувьд шалихгүй ч Кулик бэлгийн өндөр чадварын ачаар эмэгтэйчүүдийн хувьд хүслэнд харахгүй байв. Гэвч түүний анхны дурлал нь уран хугаралтай төгссөн. Залуухан хайрт нь түүнийг өөрийг нь хуурч байгааг олж мэдсэн байна. Удалгүй Кулик охидтой завхаарч эхэлсэн бөгөөд өөрийнх нь хэлснээр тэднийг таашаах сонирхол нь маш хурдан алдагдсан гэжээ. Гисэн хэдий ч энэ Куликийг гэрлэхэд саад болоогүй юм. Түүний эхнэр Марина Северо-Байкалскаас гаралтай хуульч мэргэжилтэн байлаа. Тэрээр Куликтэй гэрэлсэн түүний хувьд амьдралаа маш амжилттай зохиосон гэдэгт итгэдэг нэгэн байсан. Кулик мөнгө сайн олж өөрөө зустангийн байшингаа барьсан хөгжилтэй нийтж нэгэн байв. Кулик олон найз нөхөдтэй байсан бөгөөд тэдэнд тус бүртэн шинэ жилийн шүлэг зохиож өгөх дуртай байжээ. Секси үеэр хамгийн халамжтай нөхөр нь сэтгэлдээ бяцхан охидыг төсөөлдөг гэдгийг Марина мэддэггүй байв. Хөрмийнхээ дараа ч болоогүй нөхрийнхөө завхаарлын талаар тэр мэддэггүй байжээ. Башин дурдахад Куликийн насан туршгүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орох сонирхол бий болсон шалтгаан нь халдлага байсан бөгөөд энэ өсвөр насны хулиганууд Куликийн толгоор арматураар зохиж түүнийг дээрэмдсэн явдалтай. Эмнэлгийн орон дээр сэрэгтэй тэрээр хүүхдүүдийг үдсэн ядаж тэр үед л тэднийг хүчирхийл зовоож тарчлан бэлгийн харьцаанд орох сэрэл мэдрэмж бий болжээ. Энэ үйл явдал түүний өөрийнх нь хэлснээр хүүхдүүдийг үдсэн ядах, өш онзон авах сэдлийг төрүүлсэн байна.
Күлийг анхны гэмтэргээ 1982 онд үйлдсэн. Тэрээр бага насны хүүхэд өвчнөд гэмтэргийг үйлддэг байжээ. Хохирогчдын эцэг эх нь ичүүр гутамшиг болохоос ичиж имээсэндээ цагдаа ч мэддэгдгүй байжээ. 1982 онд Василий эхнэрээ эмнэлэгт хэвтсэнийг далимдуулан 8-9 настай 2 охин, 1 хүүг хүчирхийлжээ. Эдгээр гэмтэргүүд хожим нотлогдсон боловч хууль сахиулах байгууллагууд бэрхшээлтэй тулгарсан. Учир нь Күлийг байцаалтын үеэр олон хүүхдийг хүчинцэн тухай мэдүүлсэн ч үлдэн байцаагчид ихэнх хохирогчдыг олж чадаагүй байна. Эцэг эх нь цагдаа тамтаас ичсэн бололтой. 1983 оны сүүлээр аав нь нас барахад Василий маш их зовж хянаж байв. Оршуулган дараа том савтаа тайвшруулах хэмээн нэг дор хоосолж алдсан байна. Эмч нар түүнийг арайчаараа аварсан бөгөөд Күлийг энэ ертөнцид буцаж ирээд хүн алах цаг болсныг ойлгожээ. Түүгээрч барахгүй тэрээр хүүхдүүд төдийгүй өөрийгөө хамгаалах чадваргүй хөшин хүмүүс ч түүний долоос болж болохыг ойлгосон. Күлийг төрийн тусламжийн станцад эмчээр ажилладаг байсан бөгөөд энэ түүнд өвчтнүүдийн итгэлийг ашиглан орон сууцнд нь чөлөөтэй нэвтрэх боломжийг олгосон байна. 1984 оны 3 дугаар сарын сүүлээр Василий төрийн тусламжийн тэргээр эмнэлэг төрүүлж байсан хуучин өвчтөнтэйгээ годамжин тааралдав. 72 настай эмэгтэй эмчийг таньж эрүүл мэндийн талаар гомдолдож түүнд хандав. Тэтгэвэр авахч ганцаараа амьдардаг гэдгийг санаад гэрт нь үзлэг хийхийг санал болгов. Тэрээр даралтын юм нэрийн дор хохирогчид өөрийн үйлдвэрлэсэн сэтгцэд нөлөөтэй коктейлийг давхар тунгаар тарьж дараа нь хүчирхийлж боомлсон байна. Талигаачин цогцыг хэдхэн хоногийн дараа олсон ч өндөр настайгаасаа болоод зүрхний чигдээсээр нас барсан гэж үзжээ. Күлийг хууль сахиулах байгууллагын анхаарал дахин өртгөөс зайлсхийж өмнө дуудлагаар очиж байсан өндөр настай эмэгтэйчүүдийг золиос болгон хүчирхийлж алсаар байв. Маниак хээрийн өдрийн тэмдэглэл гэж нэрлсэн тусгай дэвтэрт хохирогчдын нэрийн эхний үсгийг бичиж алсан хүмүүсээ зурсан байна. Күлийг бүх гэмт хэргийг ижил схемийн дагуу үйлдсэн. Тэр өндөр тунтай нойрсуулах тариа дарж хүчирхийлж боомлсон. Хууль сахиулах байгууллагууд маниакийн хохирогч болсон өндөр наснуудын өхлийг байгалийн жам ёсны гэж удаадараа дүгнж байжээ. Маниак тэтгэврийн хөгшдийг хөнөөж сэжиг дөрүүлээгүй хэвээр байсан ч дараа нь тэрээр хүүхдүүдийг агнж эхэлжээ. Күлийг хүүхдүүдийн итгэлийг олж явах онцгой авьяастай нэгэн байсан бөгөөд мөн маш болгоомжтой байж аюул занал хийж байгааг мэдэрмэгц хэргийн газраас цухтан ногддог байв. 1984 оны 5 дугаар сард Күлийг нууц амрагтайгаа болцож байгаад гэртээ буцаж явахдаа 9 настай охин ганцаараа явж байгааг анзаарчээ. Хүүхэд хүчирхийлэгч сургуулийн охины итгэлийг маш хурдан онож ногд тоглон нэр итлээд түүнийг Ребекогийн өргөнжүүлэлд байрлах 5 давхар байшингийн бодгод оруулсан. Тэр байрны түлхүүрийг сантигийн найзаасаа зээлсэн байжээ. Охин өрхөнд орсноо мэдээд зүгтах гэж оролдсон ч маниак түүнийг зодож хүчирхийлж боомлсон. Алуурчныг хаах ажил үр дүнд хүрээгүй бөгөөд энэ удаа шиг Василий Күлийг мөрдөгчдийн хараанд өвчсөнгүй. Мөрдөн байцаалт буруу мөргөөж байх хоорондоо Күлийг хэд хэдэн өндөр настай эмэгтэйг авч 1984 оны 12 дугаар сард хүүхдүүдийг агнахаа дахин үргэлжлүүлв. Түүгээрч барахгүй нэгэн маниак ирийг мэдүүлснээр тэрээр ихэвчлэн бага наснаасаа дуртай байсан эрхүүгийн тэрл газруудад гэмт хэрэг үлддэг байжээ. Эдгээр газруудын нэгэнд Күлийг чаргаар гулгаж буй 7 настай хүүг анзаарчээ. Гин цайлган хүү газар доорх амьтны хуулийг үүсгэхийн тулд сайхан сэтгэлтэй үл түнх ахыг дагаж хөнгөлд очихыг зөвшөөрөв. Бодволд маниак хүүг хүчингэж боомлсон байна. Талигаачин зохицыг шалгаж үзээд нэг төвчид түүний буйнд мутлын хээ байгааг анзаарсан боловч энэ сэжүүрх мөрдөн байцаалд тус болсон байна. Эрхүүгийн мангас сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүртэл хүчирхийлсэн. 1984 оны 12 дугаар сард тэрээр дүнгиж 2 нас 6 сартай охинд хулгайлсан. Эмээн түүнийг орсны хөвгөн болгоомж орхижээ. Маниак хяналх хүүхдийг гадагтны гудамждах байшингийн бодвол авч аваад зодж хүчирхийлж боомлсон байна.
Хүлээгийн дараагийн огш нь түүний хүү болж магадгүй байжээ. Гэвч эхнэр нь байнга шахуу гэртээ байж эмээ байнга ирдэг байсан нь үндсэндээ хүүгийн амийг аварчээ. Үүндээ тэр нэг удаа хүүгийнхаа хувцсыг тайлж байхад нь Марина орж ирсэн бөгөөд Гүлийг эрүүл мэндийн үзлэг хийсэн хэмээн хүүхдэд дахин гар хүрээгүй байна. Түүнчлэн маньякийн олон нууц амаргийн хүүхдүүд эрсдэлтэй нөхцөл байдалтай байжээ. Тэдний нэгнийх нь хүү ээжтэй найз чинь оронд орж хөвтөд илээд байна гэж гомдолж байжээ. Хүүхэн ч хүүхдийн уран төсөөл хэмээн хайхрахгүй орхижээ. Нийтдээ 2 жилийн хугацаанд Гүлийг 13 хүнийг хөнөөжээ. 6 хүүхэд болон 7 тэтгэр авах шүгшид байв. Цөөл оловшийн тухай цуу яриа эрхүү хотын иргэдэг айдас төгшүүр давтуулв. Энэ үед цагдаа нараа маньякийн аман зургийг гаргаж чаджээ. Гүлийнхээ ятгалгад давталгүй түүнээс зогсож чадсан хүүхдүүд мөн тусажээ. Мөрдөн байцаагчид шижигднийг аман зургаар нь дундаж өндөртэй гурван мэдний шиг зүйлдэг бүхнийг олж иржээ. 1986 оны 1 сарын 17-нд Василий Гүлийнхээ гэр бүлийнхэн түүний 30 насны ойг тэмдэглэхийг тэднээ базааж байсан бөгөөд Гүлийнхийг талханд явуулжээ. Тэдгүүрээс холбоохон Гүлийг нэг хүүг анзаарч гарнаас нь барьж яваад Тимирязевын гудамжинд гэж бүх барилгаар өчирч оров. Хүүхдийн аз болоход эрхүү хотод нэгэн маньяк авдаг удалж байгаа тухай их сонссон. Барилгын хажуугийн цайны газрын тогоож хачиргалтай хосыг анзаарчээ. Эмэгтэй сандарч тэгдэлгүй хамт ажиллагчдаа дуудаж тэд хамтдаа барилга руу очисон бөгөөд тэнд Гүлийнхийг олж харжээ. Тэр амьсгал боогдсноос болон ухаан алдсан хохирогчийн дээр өвдөг дээрээс өхөрч бүхийсэн байдалтай байв. Эмэгтэйчүүд хашгирч орилон шуугиан тарьжээ. Гүлийг эмэгтэйчүүдэд тайлбарлахыг оролдон би эмч хүн барилгын хажуугаар өнгөрч яваад ухаан алдсан хүүг олж хараад тусламж үзүүлсэн гэжээ. Гэвч эмэгтэйчүүд энэ үлгэрт итгээгүй бөгөөд олон чангаар тусламж дуудаж эхэлсэн байна. Гүлийг зүгтсэн боловч эмэгтэйчүүдийн хашгирахыг сонссон 2 залуу араас нь хөөв. Тэд маньякийг хашаад авах гэж байхад нь гүйцэж барин цагдаад хүргэсэн байна. Баримтлагдсан этгээд эмнэлгийн тусламж үзүүлэх гэсэн тухайга давтан хэлж өөрийгөө гин буруугүй гэж цагдаа нарыг итгэхийг барагдав. Гэвч хэсэг хугацааны дараа хүү эмнэлэгт сэрж юу болсныг хэлж халдлага үйлдэгчийг таньжээ. Үүний дараа Гүлийг гэмтэргийн талаар ярьж эхлэв. 30 хүчингийн хэрэг 13 аллага. Баримтлагдсан маньякт хэргийн хүлээхээс өөр гарах гарц байхгүй мэт болсон байв. Гэвч зарим өрдөн байцаагчид мэргэжлийн ур чадвар тотмог байснаас уг хэргийн мөрдлөг сунжирчээ. Гүлийнхээ байцаалтыг өнгөцгөн явуулсан бөгөөд шалгалтыг алдаатай зохион байгуулсан. Түгээрч барахгүй хамгийн чухал нотлох баримтуудын нэг болох маньяк хээрийн өдрийн тэмдэглэлийг эхнэр нь устгасан байжээ. Марина тэмдэглэлийг уншсаны дараа тэмдэглэлийн дэвтрийг шатааж орхижээ. Тэрээр мөрдөгчдөд ийм аимшигтай ичгүүртэй зүйлийг өөр хэн ч унших шаардлагагүй гэж мэдүүлжээ. Мөрдөн байцаагчид маньякийн хадлагаас амьд үлдэж чадсан 3 хүүхдийг олсон боловч эдгээр аимшигт үйл явдлууд болоод нэлээд хэдэн жил өнгөрсөн тул хохирогчид тарчлагч мартсан байж магадгүй хэмээн мөрдөгчд айж байв. Дараа нь биомеханик болон шүүх эмнэлгийн ярианы үйлсийг хийхээр шийдсэн бөгөөд үр дүнд нь Гүлийнхээ алхалтыг жирийн биш болохыг түүнчлэн эр үсгийг дуудахдаа бэрхшээлтэй байдгийг тогтоожээ. Эдгээр шинж тэмдгүүд нь хохирогчдод халдсан гэмт этгээдийг санаж тодорхойлоход тусалсан юм. Нэмж дуртахад мөрдөгчд маньякийн биоритм нь сарны үе шатуудаас хамаардаг болохыг олж мэдсэн. Эрхүүгийн мангас бүх гэмтэргээ шинэ сар эсвэл 15-ны сар гарах үед үйлдсэн болохыг тогтоожээ. Үүний үр дүнд мэргэжилтнүүд эцсийн байцаалтын овног тодорхойлсон. 1987 оны 6 дугаар сарын дундуур 15-ны сартай байх ба энэ үед Гүлийг сэтгэл санааны хувьд докторгүй цочромтой байдалтай байх бөгөөд нотлох баримтын тусламжтай хийх мөрдөгчдийн дайралтыг тэсвэрлэх чадваргүй болно гэж үзсэн. Эцэст нь яг ийм зүйл болсон.
налуурчин гин бурууга бүрэн хүлээн зөвшөөрч бүр цаазаар авах ялыг авмаахыг шаардсан байна. 1988 онд болсон шинэ шүүх хурлыг хүртэл Куликийн гин буруугийн хөдлөшгүй нотлох баримтуудыг цуглуулж чадсан бөгөөд энэ маниакт бултах булзааруулах ямар ч боломж үлдээгүй байна. Шүүх түүнд цаазаар авах ял оноосны дараа Ялтан ердөө 1 жил амьдарсан. 1989 оны 6 дугаар сард Василий Куликийн цаазаар авах ялыг Эрхүү хотын урьдчилан хоригт төвд гүйцэтгэж түүнийг буудан хараажээ.